Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт хувийн хвшлийг татврын бодлогоор дэмжихээр тусгасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хууль нэмэлт өөрчлөлт орж, татвар төлөгч та өөрийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй нийгэм чиглэсэн хөрөнгө оруулалт хийж санхүүгийн дэмжлэг хандив үзүүлбэл татвар ногдох орлогын 1% хүртэл дүнгээр төлбөл зохих албан татвараас шууд хасаж хөнгөлөгдөхөөр боллоо. Жишээ нь таны татвар ногдох орлого 500 сая төгрөг бол та 5 сая төгрөг хүртэл хөрөнгө оруулалт санхүүгийн дэмжлэг хандивыг төлбөл зохих татвараас хасах боломжтой. Хэрэв та нийгмийн хариуцлагын хүрээнд байгалийн баялагийг хамгаалах нөөцийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүүхдийн тохируулахт орчинд бүрдүүлэх, соёлын өвийг хамгаалах, сэргээх, нийтийн эзэмшлийн зам талбайд барьж байгуулах, гамшигын хохирлыг барагдуулах, биеийн тамирх спортыг дэмжих, боловсрол шинжлэх ухааныг дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагыг дэмжих зэрэг нийгэм чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг өөрийн хөрөнгөөр санаачлан хэрэгжүүлж, төрийн үүрэг ачааг хуваалцсан бол энэхүү татварын хөнгөлөлтөд хамрагдана. Ингэснээр таны нийгэмд хувь нэмрээ оруулахын дүг санаачлагыг татварын бодлогоор урамшуулж байгаа юм. Татвар төлөгч таныг улс орныхоо бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна.